За өнөөдөр амсын асаараа үс арчилгааны талаар зөвлөгөө өгөх гэж байна. За тэгээд ялангуяа Instagram хаягаар маш олон охид өсгөөчүүд үсээ яаж ингэж гоё арчилдаг вэ? Үс чинь ингээд айгүй хурдан урах юм аа гэж хүмүүс их асуудаг. За тэгээд миний хувьд болохоор үс арчилгаа бол бүр маш энгийн янз бүрийн тийм нууц муц гэдэг юм байхгүй. Хамгийн гол нь нөгөө үсээ арчлахтаа нэг хэдхэн зүйлсүүд дээр анхаарахад бол хангалттай байдаг байгаа. За эхлээд юунаас эхлэх вэ гэхээр самны талаар ярив. За самны хувьд болохоор би энэ самыг хэрэглэдэг байгаа. За ялангуяа самаа сонгохдоо ийм массажны сам, за дээрээс нь модон сам сонгол их зүгээр. Төмрөн одоо юу гэдэг одоо ийм төмөр биш, яг ийм үзүүр энэ одоо яг самнагдж байгаа энэ бэржгэр юу гэдэг лээ дээ, энэ ширхгүүд нь модон байх хэрэгтэй. Тэгжээч нөгөө өвс маань нөгөө цахилгаан чахгүй. За дээрээс нь одоо нэг хавтгаа ингээд самнууд эдэн шүү дээ, ингээд дээр үед ингээд жоохон бахад ингээд ээж мэж эмээ энтер ингээд дандаа хэрэглээд байдаг нэг юм хавтгаа самнууд байдаг те, нэг хямдхан. За тэр сам болохоор нөгөө мэдээж ингээд нэг урт үстэй болохоор үс айгүй хурдан ингээд дайхрах гэдэг учраас тэр үснийхаа тэр дайхаг авахд энэ массажны сам бол үсний тэр дайхаг бол айгүй хурдан ингээд дорхно ингээд авчдаг байгаа. Тэгээд ерөөхдөө бол би дандаа юм модон самыг сонгодог. Тэгээд энэний өмнө болохоор би нэлээд том модон самыг хэрэглэдэг байж байгаад тэгээд тэр маань нэлээд хуучраад эхлэнгүүд юм жижигнийг саяхнаас авсан байгаа. За тэгээд яагаад би юм жижигнээс авсан бэ гэхээр нөгөө гадуур явахдаа юм жижигхэн зүгэнд хийхэд бас юм жижиг авсаархан болохоор юм авсаах юм болов уу гэж удаад юм жижигхнийг авсан байна. За дараагийн хайгуу чухал зүйл болохоор мэдээж бид нар үсээ өдөр болгон угааж байгаа. Тэгээд угаах тал дээр болохоор би өдөр болгон үсээ угаах дурггүй. Яагаад вэ гэхээр өдөр болгон үсээ угаахаар нөгөө мэдээж энэ чинь үсний нөгөө тогтж байгаа энэ гол хуйханд маань баг зэргийн бас чигшил байх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нөгөө өдөр болгон үсээ угаагаад хахаар нөгөө одоо нөгөө энд чинь ингээд тос байгаа одоо чигшилтэй байх хэвээр тэрний нөгөө баланс нь алдагдаад арьс жоохон ялангуяа энэ хуйх маань жоохон хуурашаа жоохон хагдах гэдэг болохоор үсээ би аль болох нэг юм уу 2 хоног өнжөөд үсээ угаадаг. Тэгээ болж өгвөл 1 хоног өнжөөд угаахыг хичээдэг байгаа. Тэгээд угаахтаа болохоор бас их одоо юу гэдээ бас аргыг хэрэгэлдэг. Тэр нь болохоор үсээ угаахтаа бид нар болохоор ингээд зүгээр ингээд хальт ингээд угаагаал цагаас ингээд угаач игээл ялангуяа ээжүүд маань болохоор ингээд 0 оронгол араас хүүхд ингээд хаалгадаг шоо ерөөсө 50 ч нөгөө усанд оруулдаг шүү дээ. Тийм болохоор ялангуяа ээжүүд маань үсээ жоохон дутуу угаах гэдэг. Тэгэхээр үсээ гол нь ингээд сайхан хөөсрүүлж агаад ялангуяа энэ уг хэсэгт нь энэ хуйханда сайхан ингээд бүр массаж хийгээд бүр ингээд эдисийн сайхан сэргээж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө энэ ингээд эдисийн сэргээж өгөхгүй болохоор нөгөө үс айгу хурдан ундаг. Тэгээ дараа нөгөө шинэ үс урахад жоохон удаан байгаад байдаг. Тэгэхээр энэ цусны эргэлтээ сайхан сайжруулахын тулд ээжүүд маань ингээд за ээжүүд маань ч гэж тэ энэ охид өсгөөчүүд маань үсээ ингээд сайхан хөөсрүүлээд массаж хийж явах хэрэгтэй. За миний хувьд болохоор Pog компани энэ шампуныг хэрэглэдэг. Энийг болохоор би 2008 оны өвөл 11 сараас хойш хэрэгсэн. Тэгэхээр одоо бараг 2 жил болж байна гэсэн. Тэгээд энэ шампунь болохоор би яагаад ингээ хоёрыг авчирсан байхаар энэ нь болохоор дууссан. Сая нэг 2 3 хоногийн билээ 7 хоногийн дууссан. Тэгээд нөгөө энэ бичлэгийг хийх болохоор би ингээ хадгалаад ингээд байлгаж байгаа. Тэгээд би болохоор ингээ шампунаа ингээд бүр шахаад ингээ гарахгүй дууссан байх үед нь яадаг вэ гэхээр дотор нь жоохон ус ээж байгаа ингээ сахас ихсэрж байгаа. Тэгээ үлдгэлээ шахаад өгсөндөө угаагаад хэрэглэждэг. За тэгэхээр энэ болохоор дууссан байна. Энэ болохоор би задлаад одоо 7 хоног жоо энэ шампунь байна. За тэгээ энэ шампуны онцлог нь болохоор яг цэвэр байгалийн гаралтай янз бүрийн одоо юу гэдэг силикон агуулгаагүй учраас үсийг маш гоё тийм эрүүл байлгадаг. Тэгээ үс ургалтанд айгүй ингээд нөлөөлөд байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд энэ Pog-ийн шампуны бас нэг онцлог нь болохоор заримдаа ингээд юу гэмдэ ингээд өөр нэг шампунаар ингээд угаачингууд нөгөө тохирохгүй болонгууд нөгөө үсэн дээр айгүйх тийм хагддаг. Тэгээд яагаад ингээ хагтаад байгаа вэ? Уг нь би ингээ тижээлийн тос төрөж байгаадаа гэж бодохоор нөгөө шампунь манаас тохирдгүй тийм тохиолдлууд бас байдаг. Тэгээ мэдээж эн чинь одоо би 27 настай 27 жилийн турш зөндөл олон шампунь хэрэглээ өвдсөн байгаа шүү дээ. Тэгээд харин энэ Pog-ийн шампуныг хэрэгснээс хойш ерөөс ус маань хагтаагүй. Тэгээ хамгийн гол нь нөгөө тижээлийн тосыг ингээ сайн түрхээд тэгээд үсээ ингээ сайн ингээ арчлаад байхаар тэгээ бас яг зөв
шампунаас сонгохоор ерөөсө ус хагддгүй юм байлаа. Тэгээ энэ дээр бас охид бүсгүүчүүд маань бас анхаараарай. За тэгээд мэдээж үсээ угаасныхаа дараа бид нэр үсээ ангижруулдаг байгаа. За тэгээд миний хэрэглээ ангижруулагч болохоор энэ Японы Diana гэдэг брендийн ангижруулагч байна. За энийг болохоор би хэрэглээ дудаагүй байгаа. Сая 10 сард энийг шинээр авсан. Тэгээд миний нөгөө ангижруулагч дууссан. За тэгээд нөгөө түрүүний хэлжсэн нөгөө энэ шампуныг хэрэглэж явах тохиолдолд ангижруулагч хэрэглэхгүй бас байж болдог. Тэгээд би болохоор өөрөө ус маань айгүй хурдан бас жоохон хурааших гэдэг болохоор би ийм ангижруулагч хэрэглэж байгаа. За тэгээд ангижруулагчийн хувьд гэхээр яагаад заавал ангижруулагч хэрэглэх ёстой вэ гэхээр одоо ингээд нөгөө шампунаар ингээд угаалаа мэдээж тэр чинь угаацсан байгаа учраас ус маань заримдаа ингээд нөгөө айгүйх тийм сенс эндүү хэрэгэлдэг хүмүүс болохоор нөгөө ус ингээд хураашаад ирэхээр цахилгаанжаад эхэлчихдэг шүү дээ. Ингээд энэ тэнд явахаар ингээд ус ингээд сэгсээгээд ингээд дээш ингээд босчдаг тий. Тэгэхээр энэ усыг цахилгаанжуулахгүй байдаг юм шиг надад санагдсан. Тэгээд тэгээд ангижруулагч болохоор ямар ч брендийн ангижруулагч байж болно. Гэхдээ миний хувьд болохоор энэ Японы ангижруулагчнууд айгуу дайггүй юм шиг санагдсан. Тэгээд энийг болохоор би энэ бол миний хэрэглэж байгаа хамгийн анхных нь сав. Энэний өмнө болохоор яг энэ Diana-гийн юм ягаан өнгөө юм жоохон бүрхий тим савтай гэнэ хэрэглэжсэн. Тэр бас надад таалагдсан болохоор энийг би авсан байгаа. Тэгээд сэтгэл бол бас дайггүй надад бол таалагдсан энэ ангижруулагч дайггүй санагдсан. За түрүүн би хэлсэнтэй тэжээлийн тос гэдэг. За тэжээлийн тосын хувьд болохоор за нэг энэ тэжээлийн тос байна. Энийг гэхдээ би яг ямар брэндийнх нь мэдэхгүй байна. Энийг болохоор би анх 2015 онд миний нэг үйлчлүүлдэг үсчний газар ихч маань энийг зарж байсан. Тэгээд анх хэрэглэхдээ энэ чинь ингээ том юм ком байдаг. Тэгээд дотроо шампунтай бас өөр юу гэдгэлээ хуйхны бас тэжээл мэжээлтэй нэг тийм тостой байдаг юм байна лээ. Тэгээ би болохоор тухайн үедээ тэгж хэрглэж агаад сүүлдээ болохоор яг энэ дангаараа зөвхөн тэжээлийн тосон зарагддаг юм билээ. Тэгэхээр бас арай хямд. Би өөрөө шампунтай учраас надад тэр шампун шаардлагагүй болохоор би яг сүүлийн үед бол дандаа энэ дан ийм тэжээлийн тосыг хэрэглэж байгаа. За энэ тэжээлийн тос болохоор гадуур зөндөө зарагддаг юм байна. Хаас айгуу зарагддаг. За энэ савыг болохоор би хизээ авсан бэхээр энэ 100 Эрдэнэт хотод нөгөө аялж байхдаа, амарч байхдаа энийг тэр Намац сүлжээ рестораны яг хажуу талын гоо сахны тасагт энэ зарж исэн. Гоо сахны газарт энэ зарж исэн. За хотод болохоор хаанаас авах боломжтой гэхээр зүгээр миний мэддгээр бол нөгөө Тэмс кино театрын ард талд MGG салон гэдээ байдаг. Тэнд би бас үйлчлүүлдэг. Тэнд зарж байгаа. За тэгээд өөр болохоор би хаана харсан бэ гэхээр урт цагааны яг хажуулаад нэг солонгосын бөөний юу лээд гоосхны нэг тийм том бас нэг дэлгүүрээд юм яг тэр урт цагааныхаа яг замын эсрэг талдаа, урд талдаа тэндээс би бас авч яасан. Тэгээд ерөнхийдөө бол дандаа л энэ тэнд гүйлээд юм лээ. Тэгээд сураг сонсохны болохоор энийг Хонконгоос оруулж ирд юм лээ. Энд чинь өөр Хонконгийн тэжээлийн тос юм байна лээ шүү. Тэгээд надад бол таалагдсан. За яагаад тэгэхээр би бас олон тэжээлийн тос хэрэгжилжсэн. Энэ болохоор ингээд дууссан. Сая карантин дахтаа энэ маань хэрэглээд яг ингээд дуусаад тэгээд дараагийн савыг арай авч хэмжээгүй байж байна. За тэгээд энэ тэжээлийн тосыг болохоор би яаж хэрэглэдэг вэ ингээд үсэндээ ингээд түрхээд мэдээж ийм гэртээ байхдаа ийм малхаг ашиглах хэрэгтэй. Энэ бол гадуур хүнсний дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. За тэгээд энэ тэжээлийн тосноос ус маань жоохон баг зэргийн чихтэй байвал их зүгээр. Тэгвэл хуурай бахаар энэс айгүйх орох гэдэг байхгүй. Тэгэхээр ус жоохон чихтэй, гэхдээ бүр хитрхийн нотомш жоохон чихтэй байхад нь ингээд уснийхаа энэ хуйханд нь сайхан массаж хийгээд тэгээ энэ мэдээж нөгөө ус ингээд дандаа нөгөө хайч ч юм уу синс ингээд хэрэглээд ингээд үсээ ингээд ороогоол ус ингээд жоохон салаалах га жоохон гинтэх гэдэг болохоор яг энэ үзүүр хэсгээрээ сайн түрхэж өгөх хэрэгтэй. Би болохоор бүр ингээд үзүүр хэсгээр нь бүр ингээд сайхан ингээд нялгадаа ингээд түрхчихдэг. Тэнгүүд яг нэг үзүүрийн нөгөө 20 шатаа хэсэг ингээд соронслогдох нь арай гайг болчдөг. За тэгээд энэ тэжээлийн тосыг ингээд түрхчлээ. За нэг 15-аас 20 минутын дараа угаачна. Гэхдээ энийг усанд орохоос өмнө
түрхчээд тэгээд усанд орохдоо нэг мөсөн угаагаад айлгачвал их зүгээр надад санагдсан. Тэгээ энэ тижээлийн тосыг би анх 5 жилийн өмнө хэрэглэж байхдаа болохоор өсчөнд үсээ ингээ янзлуулж байхдаа аяг хэрэгэлдэг байсан. Гэрийн нөхцөлд бол сүүлдэл ингэж одоо юу гэмдэ хүүхдээ болсноос хойш гэрээс гарах одоо нөгөө цаг зав байхгүй болохоор гэртээ байх үед дандаа ингээ ашиглаж байгаа. Тэрнээс өмнө болохоор би өсчөнд банк одоо нөгөө үсэндээ сайхан нөгөө өсчин ихчээр ингээ сайхан ингээд массаж хийлгчээд тэгээд яг зориултын уурны аппаратанд суудаг байсан. Тэгэхээр илүү үр дүнтэй юм билээ. Бараг гэрээс хамаагүй тэр нөгөө уурын аппаратанд суухад нь илүү үр дүнтэй юм билээ. Яагаад тэгэхээр тэр чинь нөгөө халуун уур байгаа. За дээрэс нь энэ тижээлийн тосыг дүрхчихээр нөгөө үйлчлэгээ нь илүү нөгөө халаад нөгөө ууранд чинь ингээ халаад ирлээ шүү дээ. Тэгэхээр илүү гой зөөлрөөд илүү бүр үр дүнтэй юм билээ. Тэгээд өмнө нь болохоор би үсээ айгу буруу угаадаг гэсэн. Яаж вэ гэхээр нөгөө үсээ ингээд угааж байхдаа би нөгөө үсээ ингээ хатаа шүү дээ. Ингээд угаасныхаа дараа ингээ хатаах гэдэг имплэнгүүд би дандаа ингэж хатаадаг гэсэн аахгүй юу. Үсийг ингэж одоо үрж нилээ ингэж үрж үсийг хооронд ингэж үрж айгу хуваадаг гэсэн. Энэ бол бүр маш буруу юм билээ. Үсээ тэгж угаахаар айгу хурдан салаалдаг. Айгу хурдан салаалт юм билээ. Тэгээ үс ингээ хугараж унна. Тэгээд ер нь бол ингээд айгу гэмтэлтэй болдог. Тэгэхээр яах вэ гэхээр үсээ би ингээд баг зэргийн өөр нь ингээд усыг ингэж алчуураараа ингээд авчаад тэгээд доош харж байгаа нөгөө алчуураар ингээд ороогоод дээш нь ингээд үсээ ингээд хатаачдаг. Тэгээ би үсээ хатаахтаа синс юроос ашигладаг. Би ер нь бол амьдралдаа синс авч үзээгүй. Синс ашигладаг. Яг нөгөө үсчин тахта үсчин маань ингээд үсийн маань ингээд синснүүл гэхээс биш би гэртээ ерөөсөө синс авч үзээгүй. Яагаад гэхээр синс мэдээж нөгөө үс маань айгүй тийм ер нь ямар ч хүний үс ингээд буруу ажиллаад ирэхээр чи айгүй эмзэг болчдөг те ингээд айгүй хурдан уугардаг айгүй хурдан одоо салаалдаг ч гэдэм үү айгүй хуурайшдаг ард заадаг те тийм болохоор айл болох юм үсээ өөрөөр нь байглаар нь хатаавал илүү айс маань одоо арьс болон үс маань илүү эрүүл байх юм болов уу гэж би өөрөө хувьдаа боддог байгаа. За дараа нь болохоор гэртээ байхдаа мэдээж дөнгөж ингээд үсээ угаасны дараа үсээ ингээд жоо арцаачдаг штэ. Тэгээ би нөгөө үс ингээд арцаацсан ялангуяа юм нойтон байхад нь үсээ ерөөсөө самандаггүй. Ерөөсөө ингээд самандаггүй. Яадаг вэ гэхээр би үсээ нэлээд ер нь хатсныхан дараа үсээ самдаг. Тэгвэл яг нойтон байхад нь ингээд үсээ ингээд самнахаар үс айгүй их тийм унах тохиод унах магадлал өндөртэй үс бас гэмтэх гэдэг болохоор ер нь үс их унна гэж ярьдаг юм билээ. Тэгэхээр аль бол үсээ яг бүрэн хатаасныхаа дараа үсээ самж явах хэрэгтэй. За тэгээд үс ингээ угаасны дараа үс ингээ амар ингээ арцаачдаг шүү дээ. Ингээ бүр хэлбэр галбаргүй нэг сонирн болчдөг те. Тэгээд тэр үед чинь яадаг вэ гэхээр би гэртээ үсээ одоо шинэ өнөөдөр гэхэд би хальт үсээ ингээ эндүүцсэн байгаа. За тэгээд үсний эндүүгээ бас их зөв сонгох хэрэгтэй. За миний энэ хэрэглэсэн үсний эндүүд за брендийг бол мэдэхгүй байна. За ямар ч тач нэг юм цэнхэрдүү туяатай. Танаас харагдж байна уу? Ийм солонгосын эндүү байгаа. Тэгээд ерөнхийдөө бол миний ингээд очиж би чинь ингээд аюу олон үсчин дээр очиж үзсэн. Тэгэхэд үсээ ингээд янзлуулж хахад үсчингүүд дандаа энэ эндүүг ашигладаг юм билээ. Дандаа энэ солонгосын эндүү. За энэ давуу тал одоо гадуур зарагч байгаа нөгөө хятадын нөгөө хямдхан одоо нэг үсний эндүүнүүд эдэн штэ. Тэрийг бол би ерөөсөө битгий хэрэглээрээ зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр би 10 жил байхдаа яг нэг тийм яаунгийн бүр маш хямдхан үсний эндүү хэрэглэжсэн бас үсний хайчч бас надад байсан. Гол нь нөгөө үсний чинь эндүүний яг энэ дотортлын энэ материал байгаа шүү дээ. Одоо энэ үсийг ингээ эндүүдэд байгаа энэ материал нь тэр нөгөө муу чанарын үсний эндүү байхаар үсийг айгүй төлдөг юм билээ. Одоо шиг ингээд энэ үсний эндүү гэхэд одоо ингээ эндүүдж байхад бол ерөөсөө түлэхгүй. Би 10 жил хэрэглэжсэн тэр нөгөө хямдхан нөгөө хятадын үсний эндүү болохоор яг ингээ зүгээр ингээл эндүүдж яхад үсийг ингээ түлээд бүр хиншүү өнөртэй байдаг байхгүй юу. За тэгээд миний бас нэг том алдаа нь яасан бэ гэхээр би жоохон бахта одоо 10 жилдээ байхдаа үсээ ингээ бүрэн хатаагүй ингээ жоохон нойтон бахт нь нөгөө яар сандраад нөгөө үсээ ингээ хатаах гээд нөгөө эндүүдсэн чинь бүр ингээ уур гараа тэгээ үс маань бүр хугараад бүр нэлээд гимтжсэн. Тэгэхээр үсээ бүрэн яг нь хатаасныхаа дараа үсээ эндүүдмээр юм билээ шүү.
Тэгээ за тийм байна. Тэгэхээр өсний хандуг маш зөв сонгох хэрэгтэй. За би хувьдаа зөвлөхдөө аль болох тийм солонгосын бүр сайн чанарын индүү авч арах хэрэгтэй. Тэгээд энэ индүүг болохоор манай ээж авч өгчээсэн. За бараг 10 хэдэн жилийн өмнө 100 хэдэн мянга, тухайн үед бол 100 хэдэн мянга төгрөж байсан. Одоо хэд байгааг би яг сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол нэг ийм сайн чанарын индүү авсан байхад бол энэ чинь тэгээ эвдэрэхгүй. Тэгээ хүүхд энгүүр чинь тоглоал ингээл газар мазар ингээд унгаасан ч гэсэн энэ доторх нь хаагахгүй. Айгүй сайн чанарын юм билээ. Тэгэхээр ер нь сайн чанарын индүүг сайн сонгох хэрэгтэй шүү манайхаа. За тэгээ үс унахад гаднаасаа арчилгаа хийхээс гол нь хамгийн гол нь үс уналтын гол шалтгаан юу байдаг гэхээр дотроосоо байдаг. Ямар нэгэн витамин эрдэс дутагдахаар үс маш ихээр унж эхэлдэг. За тэгэхээр миний хувьд болохоор би энэ Parental гэдэг яг энэ жирэмсэн байхдаа ууж ясан имээ яг төрснийхээ дараа бас уусан. Яагаад тэгэхээр эмч маань заавал уугаараа гэж хэлсэн. Төрсний дараа маш их тийм витамин эрдэсийг алддаг учраас энэ Parental гэдэг ялангуяа хөхүүл ээж нар маань бол заавал уух хэрэгтэй. Энийг бол эмч маань зөвлөжсэн. За тэгээд одоо манай хөхнөөс гарцсан байгаа учраас би энэ Parental гэдэг юм маань арай дуусаагүй нэгэнд авцсан байгаа учраас энийг бүрэн гүц дуусгах гээд одоо хүртэл ууж байгаа. За энэ болохоор омегатай тэгээд D витаминтай ингээ поли өвчлөлтэй ингээ байгаа. За дээрэс нь одоо би энэ болохоор юу вэ гэхээр тархины тижил. Тархиндаа би энэ тархины тижилийг уудаг байгаа. Энийг хизээ уудаг вэ гэхээр өглөө сарнаа анда уусныхаа дараа тархиныхаа тижилийг уудаг. За тэгээд тархины тижилийг болохоор би өдөрт нэгээс 2 ширхгийг уучаад за энэ болохоор зүрхний бэлтгэл. За би өөр зүрхний хэм алдагдaltaй учраас өглөө бас энийг нэг юм уу 2 ширхгийг бас уудаг байгаа. За энэ болохоор эрч хүч. Энийг болохоор бөөрөнд уудаг. Эрэгтэй хүн ч гэсэн ууж болдог. Энийг би бөөрөндөө уудаг. За энэ болохоор омега. За омегаг ялангуяа ус унж байгаа хүн бол ер нь заавал уух хэрэгтэй. Яагаад вэ гэхээр омега энэ болохоор нойрог усад үлдэрхлэгдсэн би энийг болохоор фэйсбүүкээс захиалж авч яасан. За энэ болохоор юм шингэн бүтцтэй. Энийг би тал хүртэл нууцсан байгаа. Тэгээ энэ үнэр нь бол нэлээд юм хурц. Яг ингээд үхсэн загсны амттай яг адилхан юм нэлээд юм нэг сонио амт. Яг л загас идж байгаа юм шиг нэг тийм. Ер нь бол нэгс тийм эвгүй үнэртэй. Уухад бол жоохон юу гэдэг нь хоолон дээр тэгэлж цаашаа залхид бол аяг хэцүү байдаг учраас миний хувьд би юу зөвлөх вэ гэхээр яг энэ брендинг ийм капсултай бас байдаг юм билэ. Капсул нь болохоор яг ийм оранжийн амттай, жүржийн амттай, тэгсээр нэ омегатай. Надад бол тэр нь таалагдсан. Би энэ яг энийг авахаас өмнө бол ийм капсултайг нь ууж ясан. Тэр нь бол айгүй гоё юм билэ. Итгэж амар тэгээ шууд залгаад уухад ч гэсэн айгүй зүгээр юм билэ. Энэ болохоор нэг шингэн болохоор нилээ уухад надад бол хэцүү санагцсан. Тэрээс үр дүнгийн хувьд бол энэ бол яг үнэхээр бест санагцсан. Тэгээд яг одоогийн байдлаар миний ууж байгаа витаминууд бол энэ байна. Тэг хамгийн гол нь хэрвээ таны ус унж байгаа бол дотроосоо яг эмчид очиод эртсийн шинжилгээ өгөөд яг ямар витамин дутгаж байгаа гэдгээс яг сайн шалгаад тодруулах хэрэгтэй. Тэгжээд яг тэрэндээ зориулсан витаминыг уугаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд түрүүн би усны тижээлийн тосыг ярьсан шүү дээ. Тэгээд coconut oil-ийн талаар бас ярих гэж бодлоо. За би coconut oil-ыг бас усэндээ түрхэх дуртай. Гэхдээ одоо сүүлийн үед бол нэг түрхэж чадахгүй л яваад байна. Тийм. Тэгэхээр энэ coconut oil юу яадаг юм бэлээ? Coconut oil-а бас их зөв сонгох хэрэгтэй юм билээ. Би болохоор өмнө болохоор юм айгүй том савтай нэг coconut oil идэв штэ. Нөгөө дээдг нь юм оранж өнгөтэй тагтай. Тэр их хэрэглэжсэн. Тэр нь айгүй гоё юм coconut одоо яг нэг тийм далд модны үнэр нь үнэртэй л тэгэл тэр чинь бас нэг хоолндоос хэрэгэлдэг кофендээ бас ингээд халбагдаад хийчих болдог. Тэгсэн чинь сүүлд би энэ coconut oil-ыг олсон. Тэгсэн чинь энэ маань нөгөө би нөгөө нөхөр маань би нэг coconut oil аваад ирээ гэсэн чинь хүнсний дэлгүүр ороод манай хүн байгаа coconut oil-ыг авчирсан юм билэ. Тэгсэн чинь энийг ингээд би үсэндээ ингээд түрхэд үзээд байсан чинь түрхэд үзсэн чинь үнэрсэн чинь үнэр байхгүй. Уг нь coconut oil-ийн нэг үнэр нь их юм гоё байдаг шүү дээ. Ингээл их гоё үнэртэй. Тэгсэн чинь энэ ямар үнэр байхгүй. Тэгээ би гайхаад өчтөө ямар сони юм бэ гэх. Тэгээд ингээд уншаад үзэхгүй. Тэгсэн чинь refined гэж бичсэн байхгүй. Энэ болохоор дахин боловсруулсан шүүцэн ийм coconut oil юм билээ. Тэгээ энэ үнэргүй. Тэгээ яг үсэндээ бод энийг бол түрхэж болно. Гэхдээ миний хувьд болохоор ийм
дахин боловсруулад ингээд шүүгээгүй аль болох яг нэг органикаараа яг нэг яг нөгөө яг 70 модны үнэрсэн тийм coconut oil дугуун дуртай байхгүй. Тэгээд яг энэ одоо нэгэнд авсан учраас би энийг бас үсэндээ хаяада түрхэж байгаа. Тэгээ энэ бас ер нь бол coconut oil бол үсэнд бол сайн байдаг. Бас үр дүн сайтай. Хамгийн гол нь coconut oil-ыг ер нь бол нэг тийм хуйханд бол түрхэхэд хэрэггүй мэлээ. Яг тэгэхээр нөгөө энэ болохоор би нөгөө coconut oil ингээд түрхчээд үсээ ингээд угаан штэ. Тэгэхээр угаах гингүүд сайн арилж өгдөг юм билээ. Тэгээ би ингээд сайн ингээд савндаад ингээд за арилгацсандаа одоо би нилээ сайн угаацсан юм чи ингээд үсээ ингээд хатаагаад байжсэн чинь ус маань сайн хатаж өгөх ингээл тослогдоод ингээд өвхөр долоодсан юм шиг болоод тахгүй. Би тийг гайхаад чи яалагс би нэр coconut oil хэрэглэсэн шүү дээ. Тэгэхээр coconut oil-ийг шүү дээ. Хуухандаа нэг түрхэх гээд хэрэггүй. Хэрвээ ингээд хуухандаа ингээд түрхээд массаж хийдэг хүн байвал араас нь бүр сайн бүлээн усаар бүр хэд дахин зайлж усаар угаахгүй бол тэр ингээд үлдчихдэг юм лээ. За бас энэ үсний үзүүрэнд ч их үлдчих гээд байдаг. Тэгэхээр та нар маань айл болох coconut oil хэрэглэсэн бол араас нь ингээд сайн усаар зайлж угаагаараа. Тэгээ энэ болохоор refined гэдэг энэ шүүцэн. Яг нэг ориг юу нь болохоор virgin гэдэг байт юм билээ. Та нар тэгэхээр coconut oil-оо сонгохдоо яг энэ урдлын одоо энэ нүүр хэсгийн сайн унших нь ахна шүү. Тэгвэл яг над шиг юм болоо. Гэхдээ яг энэ одоо мэдээж coconut oil юм чинь би бол одоо хэрэглэж байгаа. Нэгэд авцсан байгаа учраас. За тэгээ дараа нь болохоор үсний болтны талаар ярих гэж бодлоо. Яагаад энэ үсний болтын талаар гэхээр үс уналтанд энэ үсний болт их үүрэг нөлөөлөд идэв юм шиг санагддаг. Яагаад тэгэхээр би ч нөгөө дандаа нөгөө за ялангуяа ээжүүд мэдэндээ ингээл гадуур явахдаа ингээл үсээ ингээл гоё ингээл задгаа ингээл явж ясна. Гэртээ орохоор ингэ чи ингээд урт ус чи ингээ аяг хэцүү шүү дээ. Ингээл урдуур ингээл аян маяг уухаар ингээл үсний чи урдуур ороод айгүй нүүрлүү ороод хэцүү байдаг те. Тэгэхээр бид нар дандаа үсээ ингээ боодог. За би болохоор гэртээ үсээ боохтой ингээд бүр нилээ ингээд хоош ингээ боочдөг байхгүй. Тэгэхээр яадаг гэхээр нөгөө баян ингээд үсээ боосоороод тэрэндээ ч тасчдаг юм ээ, сүулдэ үсээ задгаад ч тавьж чадхаа байцдаг. За дээрээс нь үсээ ингээд ардаа ингээд боогод хар энэ уртлын хэсгээр шингэрч эхэлт юм. Үс ингээд унаад. Яг тэр араас нь хүчтэй бооцсон байгаа учраас ингээд хүссэн үсээ үс маань ингээд унаад байт юм. Тэгэхээр хэрвээ таны үс унж байгаа бол үсний болт хэрэглэж байгаа бол маш сулхан эсвэл ардаа ингээд шүлжээд за бүр болохгүй бол ингээд хараа бүр болохгүй хараа энэ үснийхээ энэ хоёр талаас авж байгаа хойно ингэж холбоол нөгөө black pink rose шиг ингээд үсээ бочж болно. Яг бүтэн боогоогоо тэгсээ энэ ус урдуур нэх орохгүй. Тэгтээ жоохон завурлаг байлгахыг бол жоох ингэж болно. Тий. Үсээ ингэж болно. Тэгвэл нөгөө хүчтэй бүх үсээ ингээ боогоод ингээ хүчтэй яаж чараа ингээ ус маань аюух унаад байдаг. Энийг би өөрийнхөө бодит жишээн дээр мэдэрсэн. За өнөөдрийн бичлэгтэй хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк тэмдгийг заавал дараад, за мөн доор нь байгаа subscribe гэсэн товчийг заавал дараарай. За тэрний хажууд гэсэн хонх байгаа шүү. Тэр хонхон дээр дарснаар та дараагийн миний оруулж байгаа шинэ бичлэгийг цаг алдалгүй хүлээж авах болно гэсэн үг. За тэгээд дараагийн бичлэг дээр болохоор би шүд арчилгааны талаар зөвлөгөө өгөх болно. За яагаад энэ шүд арчилгааны талаар бичлэг хийхээр болсон бэ гэхээр би болохоор өөрөө өмнө нэлээд юм шүдний юм гажигтай. Тэгээд шүд маань нэлээд юм шар ер нь бол шүдний нэлээд асуудалтай байсан. Тэгээд нэг жилийн хугацаанд шүдээ ийм гоё болгосон байгаа. Тэгээд шүдээ би яаж ийм гоё болгосон талаар та нар үзхийг хүсвэл яг энэ бичлэгийн доор комент хэсэгт тэр бичлэг үзхийг хүсэж байгаа талаараа бичээрэй. Тэгээд би дараагийн бичлэгэн дээр та нарын сэтгэл үнэхээр ихтэй хүмүүс их тэр бичлэгийг үнэхээр үзхийг хүсэж байгааг би хараад дүгнээд тэгээд дараагийн бичлэгийг маш хурдан оруулах болно. За тэгээд ингээд дараагийн бичлэг хүртэл удлаа. Тэр баяртай. Та нартай хайртай шүү. Бай бай.